Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж хөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Кевин Жиан нь 1994 оны 2 дугаар сарын 14-нд Лео болон Мин Чанжа нарын хүү болон мэндэлсэн. Кевинийг бага байхад аав ээж хоёр нь түүнийг аван Иллиной мужийн Шикаго хот руу нүүсэн байдаг. За Лео Мин хоёр хоёулаа Христийн шашинтай байсан тул Кевин ч гэсэн багасаа сүмд явдаг. Цаашлаад аав ээжийнхаа нэгэн адилаар Христийн шашинтай болсон. Ахлах сургуулаа төгссөнийхөө дараа тэрээр айрамд элссэн ба ингэснээр Вашингтон муж руу нүүн тэндээ суурьшин амьдрах болсон. Цаашлаад Кевин 2016 онд Вашингтны их сургуулийг байгаль орчны судлаач мэргэжлэр төгсөөд дараа нь 2019 онд Yale University-д мастрын зэрэгэ хамгаалахаар суралцж эхэлсэн байдаг. Эргэн тойрныхон хүмүүс түүнийг нүдэнд дулаахан инээмсэглэдэг, дуу хөгжимд дуртай, пиано тоглодог, бүжгэлдэг, ер нь л урлаг тайртай, за бүр цаашлаад маш тусархуу, эргэн тойрондоо байгаа хүмүүст байнга л урам хайрлж, дулаан үгс хэлдэг, ерөнхийдөө маш зөөлөн дулаан хүн хэмээн ярьцгаадаг. Кевин сургуулийнхаа хажуугаар маш олон сайн дурын ажлуудыг хийдэг байсан. Тэрээр орон гэргүй хүмүүсийн хорогдох байранд очиж гал тогоонд нь тусалдаг, хүүхдүүдийн асрамжийн газар дээр өсвөр насны хүүхдүүдэд илүү цагаар үнгүй хичээл заадаг. Үүнээс гадна сүмийнхээ сайн дурын ажлуудад ч гэсэн маш идэвхтэй хувь нэмрээ оруулдаг байсан. За 2020 оны 1-р сард Кевин сүмийнхээ цуглаан дээр Заяан Перри гэх охинтой танилцсан найзууд болцгоосон. Заяаны хувьд тэрээр коллежид сурдаг. Коллежоо төгсгөөд ганц 2 сар л дутуу байсан тул сургуулаа төгсчөөд дараа нь Кевиний сурдаг Yale University-д PhD буюу докторийн зэрэгэ хамгаалахаар төлөвлөжсэн ийм охин. Кевин Заяан хоёр эхэндээ зүгээр л найзуудын харилцаатай байсан бол баг багаар нэгнээ мэдэх тусам олон зүйлс дээр санаа нийлдэг, сонирхдог кино, дуу хөгжмөнч гэсэн адилхан за бүр хоёулаа адилхан шашин шүтдэг гээд ер нь л тэдний хооронд төстэй зүйлс маш олон байгааг анзаарч тэр хэрээрээ хурдан дотносцоосон бөгөөд 2020 оны 5 сараас эхлэн аль бие ёсоор үерхэж эхэлсэн байдаг. За энэ үеэр Заяан сургуулаа төгсөх төгссөн үлдсэн хичээлүүдээ бүгдийг нь онлайнаар авчирсан тул сургууль дээрээ биш Пенсильваниад гэртээ байсан үе. Тиймээс Кевин Заяантай уулзахаар ойр ойрхон Пенсильваниад очдог байсан ба тэд уулзах бүртээ ууланд авирах, загсанд явах, хээрийн аялал хийх гээд ер нь л ихэнх үеүүдийг байгальтай ойрхон аялж зугаалж ийм маягаар өнгөрөөдөг. За ингээд 2020 оны 8 дугаар сард Заяан Yale University-д орж докторийн зэрэгэ хамгаалахаар суралцж эхэлсэн. Гэтэл Заяаныг нүүж ирснээс ердөө 2 сарын дараа Кевин бэлтгэл хийх гээд Texas руу явсан байдаг. Гэхдээ удалгүй айрмынхаа бэлтгэлийг дуусгаад буцаад сургууль дээр ирснээр эцэст нь нэгэн хосууд хамтдаа байх болсон. За үүний дараа 2021 оны өвөл 1-р сарын 30-нд хосууд хамтдаа хүрхрээ үзээд явж ах үеэр Кевин Заяанд гэрлэх санал тавьж, Заяан ч Кевиний гэрлэх саналыг хүлээн авч тэд сүү тавьцгаасан. Мэдээж энэ үед бол хосууд хичнээн аз жаргалтай байсан гэдг нь тодорхой. Гэхдээ харамсалтай нь тэдний аз жаргал удаан үргэлжлээгүй. Энэ явдлаас ердөө 7 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 6-нд оройн 8 цаг 33 минутанд New Haven хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага ирсэн. Энэхүү дуудлагыг өгсөн хүн Lawrence and Nichols гудамжны ойролцоо хэд хэдэн удаа буун дуу гарахыг сонссон талаараа цаашлаад нэгэн хар өнгийн SUV загварын машин ямар нэгэн зүйлээс зугтж байгаа аятай маш хурдтайгаар гудамж өнгөрөөд явж байгааг харсан талаараа цагдаад мэдээлсэн байдаг. За энэхүү дуудлагын араас залгуулад тэр хавийн оршин суугчдаас нэгэн залуу зам дээр буудуулчихлаа гэсэн ийм дуудлага ар араасаа ирж эхэлсэн. Ингээд энэхүү дуудлагуудын дагуу цагдаагийн офицерууд хэрэг гарсан газар дээр ирэх үед хар шарангийн оруулахтай курч өмссөн гартаа үр өвчтэй зүнхээ атгсан нэгэн залуу зам дээр хэвтэж байгаа нь олдсон бөгөөд түүнд ойртой очиод харах үед нүүрэн тус газраа хэд хэдэн удаа буудуулан аль хэдийн амьсгал хураасан байсан. За ингээд энэхүү зам дээр буудуулан амь насаа алдсан хүн бол 26 настай Кевин Жиан гэдэг нь удалгүй тодорхой болсон байдаг. Цаашлаад Кевиний ундаг саарл өнгийн пүрүс машин нь түүний цогцсноос ердөө 100 фит буюу 30 метрийн зайтай зам дээрээс олдсон.
Ингээд мөрдөгчөөд хамгийн эхлээд цагдаагийн газарт дуудлага өгсөн хүмүүстэй уулзаж ярилцсан ба эхний мэдүүлэг өгсөн гэрчийн хэлснээр бол буун дуу гарснаас хэдхэн секундын дараа JMC train унсан нэгэн залуу маш хурдтайгаар хэргийн газар дээрээс зугтжсэн. Харин хоёр дахь гэрчийн мэдүүлснээр бол өндөр биетэй цайвар өнгийн арьстай нэгэн залуу хохирогчийг буудчаад газар унсныхан дараа дээрээс нь нэмж хит хит удаа буудаад дараа нь хар өнгийн SUV загварын машиндаа суугаад зугтаад явчихсан хэмээн мөрдөгчдөд ярьсан байдаг. За гэрчийн мэдүүлэг өгсөн 3 дахь хүн мөн л адил гэмт хэрэгтнийг цайвар өнгийн арьстай джинс болон хар өнгийн подвол хүмссэн байсан бөгөөд хар өнгийн SUV унсан байсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За ингээд мөрдөгчөөд тэр хавийн оршин суугчдын хаалгыг нь тогшоод гэрийнхэн урд хяналтын камер байгаа эсхийг асуун хэрэг гарах үеийн хяналтын камерын бичлэгийг олж авахар ажиллаж эхэлсэн. Ингээд нэгэн хяналтын камерын бичлэгэн дээр Саарлонгийн Прус унсан Кевин араасаа машинд мөргүүлэн камерын дуранд орж ирсэн байгаа. За түүний араас мөргсөн машин нь хар өнгийн SUV загварын машин байсан. Гэхдээ яг тэрхүү SUV Кевиний араас мөргөж байгаа хэсэг нь бол хяналтын камерт бичигдээгүй. Зөвхөн машин мөргөлдөж байгаа дунд бичигдснээс гадна Кевин машинтайгаа араасаа мөргүүлснийхаа дараа машинтайгаа тэрхүү камерын дуранд орж ирсэн байгаа. Харин түүний араас мөргсөн хар өнгийн SUV буцаж ухраад дахиад ямар нэгэн зүйлийг мөргөж байгаа нь сонсогдсон. Гэхдээ энэ нь мөн л хяналтын камерт бичигдээгүй. Харин энэ үед Кевин аварын дохиогоо асаачаад машинаасаа буун өнөөх хар өнгийн SUV рүү алхаж эхэлсэн. Тэгэхээр мөн л Кевин хяналтын камерын дурангаас ингээд гараад явчихсан гэсэн үг. Үүний дараа араасаа 8 удаа буун дуу гараад дараа нь хэн нэгэн хашгирч байгаа нь сонсогдсон бөгөөд үүний араас дахиад л хэд хэд удаа буун дуу гарсан. Тэгэхээр хяналтын камерын бичлэгнээс харахад бол Кевин машинтайгаа явж байгаад араасаа мөргүүлсэн. Харин Кевинийг мөргсөн машины жолооч нь Кевинийг буудсан болж таарч байгаа. Гэхдээ тэрхүү Кевинийг буудсан этгээдийн машин нь хяналтын камер тайлт бичигдэн үлдснээс биш, гэмт хэрэгтний царай болон бусад таних тэмдэг гэхэр зүйлс огт бичигдээгүй. За Кевиний цогцыг зам дээрээс олсныхон дараа мөрдөгчөөд задлан шинжилгээнд оруулахаар цогцыг нь шүүх эмнэлэг рүү илгээсэн бөгөөд задлан шинжилгээний хариугаар Кевин нийт 8 удаа буудуулан амь насаа алдсан байснаас 3 удаа нүүрнийхээ зүүн талд маш ойрын зайнаас 5 удаа цээжин тус газраа арай холын зайнаас буудулсан байсан. Тэгэхээр гэмт хэрэгтэн Кевинийг нүүрэнд нь 3 удаа буудаад газар тунах үед нь нэмээд 5 удаа буудсан болж таарч байгаа. За эхэндээ мөрдөгчөөд зүгээр нэг зам дээр гарсан жижигхэн машины ослоос болоод нэгнийхээ амьд хүрсэн ийм хэрэг болсон юм уу да гэж харж исэн. Учир нь Кевинийг нас барахаас өмнөхөн буюу 2020 оны 12 дугаар сард 2021 оны 1 дугаар сард бүр Кевинийг амь насаа алдахаас 1 хоногийн өмнө буюу 2 дугаар сарын 5-нд гээд нийт 3 удаа тэр хавийн оршин суугчид буун дуу сонссон цагдаад дуудлага өгцгөлсөн. Гэхдээ энэ үед бол хэн нэгэн бэртэж гимтээгүй. Дээрээс нь хин ингээд гадуур гал нэгээд буун дуу гаргаад байгааг цагдаагийн ажилтнууд олж тогтоож чадаагүй байсан үе. Тэгэхээр мөрдөгчд эхлээд магадгүй тэрхүү гудамжинд гал нэгээд хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байсан этгээдтэй Кевин санамсаргүй байдлаар таарад буудулсан байх магадлалтай хэмээн ийхүү таамаглацгааж исэн байгаа. За гэтэл хэрэг гарсан өдөр буюу 2 дугаар сарын 6-нд оройны 8 цаг 57 минутанд New Haven-тэй ойролцоо байх нэгэн жижигхэн таавны цагдаагийн газарт өөр нэгэн дуудлага ирсэн байсан нь хуучин машин болон төмөр худалдаж авдаг, дахин боловсруулдаг ийм компани хамгаалалтын ажилтнаас нэрсэн дуудлага байсан. Тэрхүү хамгаалалтын ажилтан хэлэхдээ нэгэн хар өнгийн SUV загварын машин ямар ч зөвшөөрлгүйгээр хашаанд нь нэвтэрч орж ирээд хөдлөхгүй тэндээ зогсоод байгаад байна. Ирээд энэхүү машиныг шалгаад өгөөч хэмээн цагдаагийн газар руу залгасан байдаг. За энэ төмөр болон хуучин машин авдаг цэг нь маш том хашаатай, цаашлаад хурдны замаас холгүйхэн байрладаг. Ингээд энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд тэрхүү машин дээр ирэх үед 30 орчим насны Аз залуу жолоочийн суудлын дээр сууж исэн бөгөөд маш найрсгаар инээмсэглэн цагдаагийн ажилтнуудад
Би Массачусетс явж байгаамаа. Хурдны зам руу орох гэж байгаад буруу эргээд ийшээ ороод ирлээ. Харин машин маань цасанд суужгаад эндээсээ хөдөлж чаддаггүй хэмээн тайлбарласан байдаг. Цагдаагийн офицерууд тэрхүү эрэгтэйн жолооны үнэмлэх болон бусад бичиг баримтыг шалгаж үзэхэд Массачусетст хаягтай 31 настай Чин Шуан гэх эрэгтэй болох нь тогтоогдсон. За манайхаа би нэрийг нь буруу дуудаж иж магадгүй шүү. Хит хитэн их сурвалжууд болон мэдэн дээр Чин Шуан гэж ярьжсэн болохоор цаашид Чин Шуан гэж яриа явчихъя. За цагдаагийн ажилтнууд энэхүү эрэгтэйн хувийн мэдээллийг шалгаад үзэхэд тэрээр MIT буюу Массачусетсийн технологийн их сургуулийг төгссөн ямар нэгэн гэмт хэргийн бүртгэлгүй нэгэн байснаас гадна цагдаагийн ажилтнуудтай ярилцж явах үедээ маш тайван, дүлгөөхөн, инээмсэглэл ер нь нэг тийм ямар ч сандарч мэгдсэн зүйлгүй харагдчихсан. Тийм болохоор нь цагдаагийн ажилтнууд ч гэсэн ихэндээ нэг ихэн бодоогүй. Гэтэл түүний унж яваа машиныг шалгаад үзтэл хулгайд алдагдсан гэд цагдаад тэмдэглэгдчихсэн ийм машин болох нь тогтоогдсон байдаг. За цагдаагийн ажилтнууд түүнээс яагаад хулгайд алдагдсан гэд тэмдэглэгдсэн байгаа машиныг унаад явж байгааг нь асуухад өнөөх залуу би энэ машиныг машин түрээсэлтэй газраас түрээсэлж унж байгаамаа. Хулгайлагдсан машин энтер гэсэн зүйлийг бол би огт мэдэхгүй хэмээн хэлсэн бөгөөд цагдаагийн ажилтнууд түүнээс машин түрээсэлж авсан гэдгээ нотлох баримтаа үзүүл гэхэд түүнд үзүүлэхээр ямар нэгэн нотлохоо баримт байгаагүй. За энэхүү машин нь болохоор Массачусетст байх GMC-гийн албан ёсны борлуулагч дэлгүүр дээрээс хулгайлагдсан гэд бүртгэгдчихсэн ийм машин байснаас гадна цагдаагийн ажилтнуудыг анх өөр дээр нь ирж уулзгаад энэхүү залуу машиныг өөрийнхөө машин гэж хэлжсэн бол удалгүй түрээсийн машин гэж хэлсэн зүйлээ өөрчилж байгаа нь цагдаагийн ажилтнуудад бага зэрэг с ิจ гтэй санагдсан. Гэхдээ залуугийн ямар ч сандарсан зүйлгүй тайван байгаа байдал нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй нь тэр удаа MIT-г төгссөн нь хүртэл нөлөөлсөн байх. Ямар ч байсан цагдаагийн ажилтнууд нэг их зүйл бодлого машин ачдаг компани руу залгаад том машин дуудаад Чин Шуаны машиныг цаснаас гаргуулж өгсөн бөгөөд өнөөх Чин Шуаны машиныг атсан машин явсаар түүнийг ойрхон байх нэгэн буудалд хүргэж ирсэн. Тэрхүү Чин Шуаны машиныг авч ирсэн жолоочид эвгүй санагдсан нэг зүйл нь гэвэл зочид буудлын урд ирээд зогссон даруйд Чин Шуан машинаас нь өсөрч буугаад машинаасаа юм авах хэрэгтэй байна гэд бүр дээшээ авирч гараад арын судлаа ухаад эхэлсэн. Машиныг нь ачиж явсан жолооч хэд хэдэн удаа түүнд болохыг сануулж аюултай хэмээн хэлсэн боловч Чин Шуан юусоо үгийг нь сонсохгүй байсан тул жолооч түүнийг мөрнөөс нь хүчээр татаж холдуулаад өөрөө арын судал дээрээс нь түүний гар цүнх, үүргэвч, хүрэм, цэнхэр өнгийн цүнх зэргийг гаргаж өгсөн байдаг. За жолоочийн хэлснээр бол тэр цүнхнүүд бүгдээрээ маш хүнд байсан. Ингээд цүнхнүүдээ машинаас гаргаж авсан Чин Шуан санаа намарсан байдалтай Best Western буудлын руу цүнхнүүдээ аваад орсон бол харин машин атсан жолооч хулгайлагдсан гих SUV-г цагдаагийн хэлцээр хүргэж өгсөн байдаг. За энд нэг зүйлийг хэлэхэд энэ бүхэн бол ердөө Кевинийг амь насаа алдснаас 20 минутын дараа болоод байгаа үйл явдал. Дээрээс нь ойрхон байх өөр жижигхэн хотын цагдаагийн газар. Тийм болохоор тухайн үед Чин Шуантай уулзсан цагдаагийн ажилтнууд New Haven хүн амны хэрэг гараад тэгээд бүр гэмт хэрэгт нь хар өнгийн SUV унаад явж байгаа талаар ямар ч мэдээлэл авч амжаагүй байсан. За гэтэл дараагийн өдрийнх нь өглөө энэхүү хотын цагдаагийн газарт өөр нэгэн дуудлага ирсэн бөгөөд энэхүү дуудлага нь нэгэн түргэн хоолны сүлжээ ресторанд ажилладаг залуугаас ирсэн ийм дуудлага байсан. Тэрхүү залуугийн хэлснээр бол хэн нэгэн рестораных нь гаднад байх хогийн савн дотор том цүнхтэй эд зүйлсийг хайчихсан байсан бөгөөд онгойлгоод үзтэл дотроос нь гар буу олдлоо гэсэн ийм дуудлага байсан. Ингээд дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд тэрхүү түргэн хоолны газарт ирэх үед өнөөх хаягдсан байсан цүнхэн дотроос 45 калибр буу, хэд хэдэн бууны сум, 3 ширхэг машины улсын бүртгэлийн дугаар, цаашлаад шар өнгийн хүрэм, Массачусетс хэмээн бичсэн цэнхэр өнгийн цүнх зэрэг олдсон. За энэхүү дуудлагын дагуу цүнхийг шалгахаар ирсэн цагдаагийн офицер бол Officer Mills буюу өмнөх оройн мөн л дуудлаганд яваад Чин Шуантай уулзсан цагдаагийн офицер байсан.
Жеффри Милсын хувьд тэрээр цүнхэн дотроос олдсон шар өнгийн хүрэн болон цэнхэр өнгийн Массачусетс гэсэн логотой цүнхийг хараад шууд л өчигдөр Чиншуаны унж явсан машины арын судал дээр байсан хүрэн болон цүнх мөн байна гэдгийг таньсан байгаа. Дээрээс нь энэхүү түргэн хоолны газар нь Чиншуаны байрлаж исэн Best Western зочид буудлын яг замынх нь эсрэг талд байрладаг. Ингээд болоогүй яг энэ үеэр өөрийнх нь ажилтг хэлтсээр New Haven-д гарсан хүн амны хэргийн талаар мэдээллүүд ирсэн байдаг. Мэдээж энэхүү мэдээлэл дээр гэмт хэрэгтэн хар өнгийн SUV загварын машин унаад явж байгаа талаар ч мөн мэдээлсэн байсан. За мэдээж энэ бүх зүйлс зүгээр л нэг энгийн санамсаргүй тохиолдол байх баарг л боломжгүй. Тиймээс тэр доор нь New Haven-ы цагдаагийн газар руу холбогдсон болсон бүх зүйлсийг мэдээлсэн бөгөөд тэд Чиншуаны байрлаж байгаа гэгдэх Best Western зочид буудлын ойрхон уулзцаасан. Ингээд цагдаагийн ажилтнууд буудлын руу орон Чиншуаны захиалсан өрөөг шалгасан боловч Чиншуан тэнд бол байгаагүй. Тэр байтугай тэрхүү захиалга өгсөн өрөөндөө огт ороогүй байсан. Тиймээс цагдаагийн ажилтнууд тэр хавийн өөр зочид буудлуудаар явж түүнийг ирэн хайсан боловч юу ч олдоогүй. Ингээд мөрдөгчөд Массачусетс байх GMC-гийн салбар дээр очиод хулгайд алдагдсан машины талаар асууж сургалж үзэхэд Чиншуан өмнөх өдөр нь GMC дээр очиод drive test буюу авахаасаа өмнө машиныг жолоодож үзье гэд туршилтын жолоодлого хийж явах явцдаа тэр чигээрээ машиныг унаад цааш явчихсан. Огт эргэж ирээгүй ийм зүйл болсон байсан. За яг энэхүү машин хулгайлсан гэх хэрэг дээр үндэслэн мөрдөгчөд ямар ч байсан Чиншуаныг баривчлах зөвшөөрлөг бол гаргуулж авч чадсан байгаа. Гэхдээ Кевины амь насыг хөнөөсөн гэх шалтгаанаар бол тухайн үед түүнийг баривчлах боломжгүй байсан. Учир нь хангалттай нотлох баримт байгаагүй. За ингээд 2 дугаар сарын 8-нд мөрдөгчөд Чиншуаныг баривчлахаар жолооны үнэмлэх дээр нь байх гэрийнх нь хаягаар явж очих үед гэрт нь бол хинж байгаагүй. Уг нь Чиншуан энэхүү хаяг дээр эцэг эхийнхээ хамтаар амьдардаг байлээ. Гэтэл өөрөө ч гэртээ байхгүй, эцэг эхэнч гэсэн гэртээ байгаагүй. Тиймээс мөрдөгчөд US Marshals тусламж хүсэн Чиншуаны утасны байршлыг тогтоохоор оролдож эхэлсэн. Ингээд эцэст нь түүний утас North Carolina-д байх Super 8 гэх зочид буудлын ойролцоо зааж байгаа гэдг нь тогтоогдсон байдаг. Мөрдөгчөд тэрхүү зочид буудлын хаягаар нь явж очин Чиншуаныг тэнд байрлаж байгаа эсхийг шалгаж үзэхэд түүнтэй холбоотой ямар ч зүйл тэндээс олдоогүй. Харин зочид буудлын ойрхон байх шатхуун түгээгүүрийн газар ажилладаг нэгэн эрэгтэй Чиншуаны утсыг мөрдөгчдөд өгсөн байдаг. Тэрхүү эрэгтэй ярьснаар бол нэгэн эрэгтэй энэхүү утсыг зүгээр л үлдээгээд явчихсан хэмээн хэлсэн ба Чиншуаны утас нь бүр эвдрэхтэй машинаар дээгүүр нь дайрчихсан юм шиг харагдчихсан. Тэгэхээр Чиншуан утасных нь байршлаар өөрийнх нь хаана байгаа гэдгийг тогтоогоод араас нь хүрээд ирнэ гэж мэдчихсэн болохоор албаар энд утсаа үлдээгээд явсан байгаа. За гэтэл 2 дугаар сарын 11-нд мөрдөгчөд Чиншуаны аав ээж хоёр нь хар өнгийн Lexus машинаа унаад Массачусетс Жоржиад ирчихсэн явж байгааг нь олж тогтоосон байдаг. За энэхүү хоёр мужийн хоорондоо машинаар тасралтгүй 17 цаг гарan явхаар ийм хол зайтай. Ингээд мөрдөгчөд тэдний машиныг нь зогсоох үед Чиншуаны эцэг эх хоёр нь л машиндаа байснаас биш Чиншуан бол тэнд байгаагүй. За Чиншуаны эцэг эхийнх нь ярьснаар бол тэд 4-5 хоногийн өмнө хүүгээсээ дуудлага аваад хүүдэн тусламж хэрэгтэй байна гэсэн тул Connecticut мужид руу явсан. Чиншуан тухайн үед аав ээж хоёртоо яг яагаад өөрт нь тусламж хэрэгтэй болсон талаар юу ч хэлээгүй зүгээр л тэднийг дагуулад өөрөө жолоо бариад хаасаагүй яваад исэн. Энэ үеэр эцэг эх хоёр нь ихэнх үеүүдэд машин дотроо унтаад явж исэн. Харин Чиншуан өөрөө л жолоогоо бариад явж исэн болохоор аав ээж хоёр нь яг хаагур явснаасаа мэдээгүй. Гэхдээ ямар ч байсан ингээд явж явах үедээ хүү нь утсаа алах болгосон гэдгийг нь бол мэдсэн. Гэхдээ яг яаж хаана алах болгосныг нь бас л мэдээгүй. Цаашлаад бүр Чиншуан тэдэнтэй хамт явж байгаад хэдхэн цагийн өмнө гинтэл машинаа зогсоогоод машинаас юу ч хэлэлгүй буугаад явчихсан. Яг хаашаа явсныг нь бол мэдэхгүй, бас хаана бууж үлдсэнийг нь сайн санахгүй байна хэмээн хэлсэн байдаг. За мөрдөгчд бол Чиншуаны эцэг эхийнх нь ярьсан энэхүү зүйлд огт итгээгүй.
Хүүхэд нь юу ч хэлэлгүй өөрсдийг нь суулгачаад хаа сайгүй жолоо бариад яваад байхад эцэг эх нь юу ч асуухгүйгээр чимээгүй л дагаж яваад бүр ихэнх үед машиндаа унтаад хаашаа явснаа санахгүй хүү нь хаана бууж үлдсэнийг ч санахгүй байна гэдэг ер нь бараг боломжгүй зүйл. Цаашлаад мөрдөгчөд аав ээж хоёрыг нь шалгаад үзэхэд тэд нэлээд олон сая доллараар хэмжигдэх хэмжээний хөрөнгөтэй хүмүүс гэдэг нь тодорхой болсон. Үүгээр зогсохгүй аав ээж хоёр нь банкнасаа их хэмжээний мөнгө сүүлийн хэдэн хоногийн туршид бэлнээр гаргуулж авсан гэдгийг ч мөн тодорхой болсон. Тэгэхээр мэдээж аав ээж хоёр нь энэхүү бэлэн мөнгөө хүүдээ өгсөн байх өндөр магадлалтай. Ингээд мөрдөгчөд гэмт хэрэгтнийг барьж авахын тулд эцэг эхийг нь сайн ажиглах хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. За мөрдөгчөд хэрэгтэй холбоотой бүх нотлох баримтуудыг шинжилгээнд оруулахаар илгээсэн байсан бөгөөд 2 дугаар сарын 12-нд шинжилгээний хариунуудыг хүлээн авсан. Энэхүү шинжилгээний хариугаар Чиншван бол гэмт хэрэгтэн гэдэг нь бараг л 100% батлагдсан байгаа. Тэгэхээр мөрдөгчдийн анх олсон хяналтын камерын бичлэгэн дээр Чиншваны царай сайн гараагүй байсан ч гэсэн түүний өмсөд явж исэн саарл өнгийн малгай хальт гараад өнгөрсөн байсан. Тэгвэл яг тийм саарл өнгийн өвлийн нуусан малгай өнөөх түргэн олны газрын хогийн савнаас олдсон цүнхэн дотроос мөн олдсон байдаг. Цаашлаад тэрхүү цүнхэн дээрээс Чиншваны хурууныхээ мөн олдсон ба Кевиний цусны толгоч мөн цүнхэн дээрээс олдсон. За дээрээс нь цусны толго олдсон зүйлс бол үүгээр дуусаагүй. Өнөөх Чиншваны унж явсан хар өнгийн SUV загварын машины араан дээрээс мөн цусны толго олдсон ба энэхүү цусны толго нь Кевиний цус болох нь мөн л тогтогдсон байдаг. Үүнээс гадна цүнхэн дотроос олдсон гар буун дээрээс Чиншваны хурууны хээж мөн олдсон. За энд өөр нэг хачирхалтай зүйл нь юу байсан бэ гэхээр цүнхэн дотроос олдсон бууны сумнууд Кевинийг буудсан бууны сумнууд бол биш болж таарсан байдаг. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн Кевинийг амь насаа алдахаас өмнө хэд хэдэн удаа яг тэр хавцаа буун дуу гараад хэн нэгэн гудамжинд гал нэгээд байсан боловч хэрэгтэн нь олдоогүй шүү дээ. Тэгвэл тэрхүү гудамжинд гал нээсэн этгээдийн ашиглаж исэн буутай тэрхүү цүнхэн дотроос олдсон бууны сумнууд яг таарсан байгаа. Тэгэхээр энэ бүгдээс хараад үзэх юм бол Чиншван энэхүү аллагыг бүр эртнээс төлөвлөсөн байсан бөгөөд ингэж гудамжинд гал нэгээдсэн явдал нь энэхүү хэргийг Кевин зүгээр л буруу газраа буруу цагтаа байж таарад тэнсэн суманд өртөөж амь насаа алдсан юм шиг харагдуулах ийм зорилготойгоор хийж исэн болж таарч байгаа. За ингээд энэхүү шинжилгээний хариугаар мөрдөгчөд Чиншван болон Кевин хоёрын хооронд хувийн үс хонцон байсан байна гэдгийг баттай мэдэж авсан. За бүр тэр үс хонцон нь яг юунаас эхлэлтэй вэ гэдгийг ч мөн түүггүй илрүүлсэн байгаа. Мөрдөгчөд Чиншваныг Facebook-ээр Кевиний найз охин Заянтай найзууд юм байна гэдгийг нь олж анзаарсан. Ингээд мөрдөгчөд Заянаас мэдүүлэг аван Чиншваныг таньдаг эсхийг нь асуухад Заяны хэлснээр бол тэд хамтдаа MIT-д сурч исэн. За тэд хамгийн анх яаж нэг нэгнээ таньдаг болсон бэ гэхээр сургуулийнхын хүрээнд зохиогдсон Христэд итгэгчдийн цуглаан дээр тэд анх уулзж исэн. Гэхдээ романтик харилцаа үүсэх нь удахгүй бүр найзуудын ч харилцаатай байгаагүй. Тэд анх 2019 оны 1-р сард Facebook дээр найзууд болоод үүнээс хойш 2019 оны 4 сар хүртэл Чиншван хаяа нэг Заян руу чатаар цуглааны тухай ч юм уу тиймэрхүү мэдээллийн чанартай зүйлсийг асууж чат бичдэг байсан. Үүний дараа тэд огт холбоо бариагүй байжгаад 2019 оны 11 сараас эхлэн Чиншван дахиад хаяа Заянаас юм асуух ч юм уу тиймэрхүү байдлаар чат бичдэг болсон байгаа. Дараа нь 2020 оны 5 сард Чиншван Заян руу сургуулаа төгсөж байгаад нь баяр хүргэн чат бичсэн бөгөөд видео кол хийж хальт ярилцах уу хэмээн санал тавьсан. Харин энэ үед нь Заян ийдгээр татгалцсан хариу өгсөн байдаг. За үүний дараа 2020 оны 8 дугаар сарын 23-нд Заян өөрийн Facebook дээрээ Кевинтэй хамт байгаа зураг нийтлээд удахгүй найз залуутайгаа хамт Yale-д суралцахаар болсон талаараа нийтэлсэн. Дараа нь мөн л 2021 оны 1-р сарын 30-нд Кевинтэй сүү тавьсан талаараа Facebook дээрээ бичсэн байдаг.
Мэдээж энэ бүхнийг нь түүний Facebook-ийн найз Чин Шуан бүгдийг нь хараад сууж исэн байгаа. Тэгэхээр Чин Шуан Кевин Заян хоёрыг үерхэж эхэлсэн цагаас эхлүүлээл тэдний үерхлийг эсэргүүцэн Кевинд зэвүүцэн хорсож исэн. Гэтэл Кевин Заян хоёрын хувьд хин энэ талаар огт юу ч мэдээгүй. Кевин бүр Чин Шуаныг огт танихгүй, өмнө нь уулзчиж байгаагүй. За ингээд Чин Шуан Кевиний үхэлд гин буруутай гэдэг нь нотлох баримтууд дээрээс тодорхой харагдчихсэн тул мөрдөгчөд үргэлжлүүлэн түүнийг хүн амны гэмт хэргийн сэжигтнэр хайж эхэлсэн. Гэхдээ мөрдөгчөд түүнийг Америкаас айл хэдийн гараад явчихсан байх бараг боломжгүй гэж бодож исэн. Тиймээс түүнийг хилээр гарахаас нь сэргийлж олон улсын мөрдлөгийг эхлүүлсэн байдаг. Мөрдөгчдийн сүүл ярьснаар бол тэд үүнийг амаргүй, маш их цаг хугацаа шаардсан ийм эрен хайх үйл ажиллагаа байх болно гэдгийг анхнаасаа мэдчихсэн. Учир нь тэдний эрен хайж байгаа хүн бол бүр MIT-д гоц ухаантан гэдгээрээ алдартай, AI-аар мэргэсэн, ер нь багасаа л хаач юу ч хийсэн гоц ухаантан хэмээн дуудагддаг ийм этгээд. За ингээд мөрдөгчөд 3 дугаар сараас эхлүүлээд 5 сар хүртэл Чин Шуаны эцэг эхийг нь нууцаар тагнаж эхэлсэн. Учир нь Чин Шуанаас бол ямар ч сураг байхгүй, бүр яг л усан тайсан юм шиг алга болсон байгаа. Дээрээс нь тэрээр их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байгаа тул карт ашиглахгүй яваад байх бүрэн боломжтой. За гэтэл харин 5 дугаар сард түүний эцэг эх нь дахин Жоржиа руу явсан байгаа. Энэ үед нь цагдаагийн ажилтнууд мэдээж тэднийг араас нь нууцаар дагаад явж исэн. Чин Шуаны эцэг эх нь ийхүү Жоржиа руу явж явах үедээ өөр нэг гэр бүлийн найзууд болох эхнэр нөхөр хоёрыг дагуулад хамтдаа явж исэн байлээ. Тэгэхээр тэдний найзуудыгаа дагуулад явж байгаа гол шалтгаан нь Жоржиа руу явж байгаагаа зүгээр найзуудаараа аялж яваа юм шиг харагдуулах ийм зорилготой байсан. За ингээд 5 дугаар сарын 7-нд Чин Шуаны эцэг эх нь Жоржиад нэгэн буудалд байрлсан ба аав нь буудлын ажилтнаас утсаараа нэг яриулаа чимээн гуйсан бөгөөд утсаар ярьж дууссан даруйда дуудлага хийсэн дугаараа утсан дээрээс нь хариулгаад буудлын ажилтны утсыг нь буцаагаад өөрт нөхсөн. Мөрдөгчөд энэ талаар буудлын ажилтнаас олж мэдээд аавынх нь дуудлага хийсэн дугаарыг шалгаж үзэхэд Алабамад байх нэгэн нийтийн байр руу залгасан болох нь тогтоогддог. Ингээд тэрхүү нийтийн байрыг цагдаагийн ажилтнууд тэр дор нь бүслэн авсан ба энэ үед Чин Шуан зөв зүгээр байрнаас алхан гарч ирээд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баривчлагдсан. За баривчилгааны үеэр түүний өрөөг нэгжиж үзэхэд тэрээр $119,000 бэлэн мөнгийг өөртөө аваад явж яснаас гадна 7 өөр утасны дугаартай SIM картуудыг өрөөнөөс нь олсон байдаг. Цаашлаад аавынх нь пассворт мөн өрөөнөөс нь олдсон. Тэгэхээр Чин Шуаныг мөрдөгчөд аавынхаа пассвортыг ашиглан хилээр гарч зүхтахаар төлөвлөж исэн хэмээн үзсэн байдаг. За ингээд түүнийг баригдсны дараа түүний барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурал хүртэл суллагдаж болох мөнгөн дүнг нь $20 сая хэмээн тогтоосон. За ингээд энэ үеэс эхлээд түүний шүүх хурал 3 жилийн турш хойшлогдсон байдаг. Түүний өмгөөлөгчд нь нотлох баримтуудыг нэгтэлж үзэхэд цаг хэрэгтэй байна хэмээн шүүх хурлын цагийг хойшлуулж яснаас гадна Чин Шуаны өмгөөлөгчөд хэд хэдэн удаа солигдсон. Ингэж өмгөөлөгч нь солигдох болгонд мэдээж түүний шүүх хурал хойшлогдсоор байсан. Ингээд эцэст нь 2024 оны 2 дугаар сарын 29-нд буюу бүхэл бүтэн 3 жилийн дараа түүний шүүх хурал албан ёсоор эхэлсэн байдаг. Эхэндээ Чин Шуаны өмгөөлөгчөд түүнийг гин буруугүй хэмээн заргалтахаар төлөвлөж исэн боловч эцэст нь энэ бүхэн нь ямар ч утга учиргүй үр дүнгүй гэдгийг ойлгоцгоосон. Учир нь хэрэгтэй холбоотой бүх нотлох баримтууд Чин Шуаныг гэмт хэрэгтэн гэдгийг 100% нотолж исэн гэж хэлж болно. Тиймээс Чин Шуан шүүх хурлын үеэр өөрийгөө Кевиний амь насыг хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрч энэхүү үйлдэлдээ гэмсэж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйсан байдаг. Ингээд шүүхээс түүнийг гин бурууга хүлээн сайн дураараа хэрэгээ хүлээсэн хэмээн үзэж арай бага ял буюу 35 жилийн хорих ялыг оноосон. Тэгэхээр энэхүү гэмт этгээд нь 2056 онд 65 настай байх үедээ шоронгоос суллагдах юм байна. За энэхүү эргийн талаар та бүхэн маань бас юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай.
Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.